За энэ лаборатори ажиллагаа уулын баяжуулах фабрикийн термик хэсгийн нууцлалтыг хийсэн багамаа гэж байгаатай. За энэ тэр баяжуулах фабрик үнцэн 4 мегаваттын тэрмтэй 17 ширхэг 900 киловаттын жижиг тэрмтэй бөгөөд энэ хэсгүүд болохоор 4 хэсэг задлж зурсан багамаа. За энэ хичээлийн бодлоо чи технологийн процессын автоматжуулах лаборатори дээр хийсэн мэт тийм ээ? Лабораторийн ажил хийх байна. За тэгсэн тэгээд энэ одоо эсвэл миний одоо яг хийсэн этаж програмд хийсэн үндсэн нүүрний хэсэг байгаа. Энд болохоор 4 хэсэг рүү орчин цахилгааны холбоол хэсэг 1, хэсэг 2, хэсэг 3, хэсэг 4 тухайн цахилгааны асаал, тохиолол, технологи гэсэн үндэслэлүүд бүрж байгаа. За одоо эхний хэсэг болохоор хэсэг 1. За хэсэг 1 дээр болохоор имшээцээ 1А, имшээцээ 1, имшээцээ 2 гэсэн 4 мегаваттын синхронизер ажиллаж байна. Энэ тийм ээ чадлууд гэсэн 4 мегаватт ардтал нь болохоор имшээцээ маркууд нэ имшээцээ 9, 10, 11, 12 гэсэн 4 ширхэг 900 киловаттын синхронизер ажиллаж байгаа. За энэ хэсэг болохоор ерөөдөө технологи хэсгийн маань орж байна. Тэгээд энэ сумаар болохоор хэсэг 2 руу энэ дотор тайлбарлана. Энэ юу ингээд объектуудаа тайлбарлаж шүү дээ тийм ээ. Технологи хэсгийн болохоор цахилгаан хөдөлгөөрөөс конвейерээр дамжаад хөдөр орж ирнэ. Хөдрийг болохоор шаараар буталж байгаа. Тэрэнд бас шаар орж ирнэ шүү дээ тийм ээ. Тэгээд 0.74 мм-тэй буталж байгаа. Буталсан хэсгээ болохоор ийшээ баяжуулж өгөөд баяжуултаасаа эндээс яагаад технологийн процесс ингэж явагдаж байгаа юм шуумаар байна. Дотор бутлагдсан хэсгүүд нь дахин бутлагдсан шүү дээ тийм ээ. Тэгээд дараагийн хэсэг болохоор хэсэг 2. Хэсэг 2 дээр болох имшээцээ 3, имшээцээ 4, имшээцээ 13, имшээцээ 14 гэсэн 4 хөдөлгөөр байгаа. Анивчж байгаа үед ажиллагаатай байна гэсэн үг. Дараагийн хэсэг болохоор имшээцээ 5, имшээцээ 6, имшээцээ 17, имшээцээ 16. Дөрөвдүгээр хэсэг болохоор имшээцээ 7, 8, тэгээд имшээцээ 17 гэсэн синхронизер ажиллаж байна. Баяжуулах фабрикийн хэсэгт байгаагүй. Тийм. Синхронизер тэрүүд орж ирсэн. За эндээс шууд ерхийс рүүгээ энэ төвшөө дараа тусч байгаа юм. За цахилгааны ордолт 6 киловаттын 4 мегаваттын синхронизер маань болохоор энд ажиллаж байна. Анх болохоор вакуум таслуу 6 киловаттын ширээс авсан. Энд болохоор эцэг сургуулийн үүсгэх сэргээлтийг өгсөн байгаа. Сэргээлт болохоор 3-аас аваад 240 volt 240 volt 240 volt гүйтгэл 240 ампер тэмдэж өгч сэргээлт өгж байгаа. Тэгээд энэ болохоор 9 төрлийн хөдөлгөөн маань сэргээлтүүд цахилгааны холбоотуудыг зааж өгсөн байгаамаа. Тэр бүгдээр ижлэх юм. За дараагийн болохоор цахилгааны холбооны асаалт. Цахилгааны холбооны асаалт нь болохоор эндээс авагдж байна. 3 фаз аваад хатамжийн ургаараар зөвлөл асаалт гэж өгдөг. Энэ дээр цахилгааны холбоо маань энэ дээр маань болохоор тухайн энэ маань сэргээлт маань байгаа маа цахилгааны холбоо. За би одоо энэ команд өгвөл давтамжийн хөрвөлтэй. Тэр давтамжийн хөрвөлтэй сахиад. Команд өгвөл эдгээр маань ажиллаж байгаа. Хөрвөл чинь юм шүү тийм ээ. Сэргээлтээс дээр нэг команд ажиллаж байна гэсэн. За удирдлагын хэсгээр орчих гоо удирдлагаас гинэ. За удирдлагаас гинээс одоо бүх каталтад маань задлагдсан хэрэг ажиллаж байна гэсэн. Энд чинь шууд чуулгана гэсэн. Ийм ажиллагаа байна. За ерхийс рүү буцаад очие. Дараагийнс нь болохоор тохиолдол. Эдгээр 8 төрлийн синхронизер дээр тохиолдол гэж хэлсэн байна. Энэ имшээцээ нэг энэ тохиолдол нь авчин гэхээр тухайн хөдөлгөөр маань гэмтэл гарсан байна гэж үзэж байгаа. Сигнал өгч байна тийм. Имшээцээ нэг яагаад гэмтэл гарсан байна? Гэмтлийг харангуут тухайн синхронизер маань халахч нь халж байна гэсэн гэмтлээ тохиог одоо спичд өгж байгаа. Нийтдээ энэ дээр синхронизер гэмтлүүдийг дурж өгсөн бөгөөд үйлдвэрээс авсан тийм ээ. Яг үйлдвэрээс авсан шүү дээ. Уулын баяжлах үйлдвэрийн синхрон хөдөлгөөрүүдийг гэмтлүүдийн авсан. Тэгээд ногоон хүрээ гэмтэл маань ногоон хөлтэй байх бол гэмтэл гараагүй байна. Улаанаар амжиж авах бол гэмтэл гарсан байна гэдгийг бодуулж гисэн байна. Нийтдээ ингээ ерөөдөө бүгдэн дээрээ ажиллах гэмтлүүдтэй бичиж өгсөн байна. За ерөөс буцааж за тэгээд технологи гэсэн энэ хэсэг маань үйлдвэр технологи гэсэн конвейерээр хөдөр орж ирээд ажиулах фабриктай болохоор термдэж өгнө. Энэ маань бид нар синхронизерээс дараагийн жишээлбэл термцэг хөдрөө баяжуулж өгнө. Баяжуулсан хөдрөө
тээвэрлээд тэгээд дэлхийн зах зээл рүү борлуулж байна. Энэ төр болохоор удирдлага сигнал шууд ингээд нэг хянаад удирдлагаас диспетчер хийж байна гэсэн төсөл бичээ. Чиний хийсэн дизайн тийм ээ? Чи өөрөө өдөр үйл ажиллагаад ийм хөө байна. Өөрөө дизайн хийсэн юм тийм ээ? За бас